зүй ба амьдрал. Дэлхийн нийтийн шилдэг зохион бүтээгчид техникийн хэл бол шугам зураг гэж хэлсэн байдаг. Аливаа зохион бүтээх үйл нь эскиз буюу загвар зураг, ажлын буюу техник технологийн зураг гэж ангилагддаг. Ямар нэгэн шин санаа түүнийг бүтээл болгохын тулд проект дүрслэлийн аргаар гүйцэтгэдэг. Анхны санаагаа цаасан дээр буулгах үйлдэл нь эскиз зураг юм. Энэ хэсэгт загвар, дизайн, эргономик, материалын шин чанар, эдийн засгийн үр өгөөж эдгээр бүгд багтана. Шинэ бүтээлээ олныг хүртэл болгохын тулд хэмжээ, харьцаа, масштабт оруулан үйлдвэрлэхэд бэлэн болгох техникийн болон технологийн ажлын зураг үйлдэнэ. Энд үйлдвэрлэх, угсрах, дараалал гэх мэт зүйлийг тодорхой харуулна. Зураг зүйн хичээлийг сонгон судлах шалтгаан. Орон зайн техник сэтгэлгээг хөгжүүлнэ. Архитектур, зохион бүтээгч, дизайнер, инженерүүдийн тулгуур гол хүчин зүйл бол орон зайн сэтгэлгээ. Үүнийг проекцлын аргаар дамжуулан суралцагчдад төлөвшүүлнэ. Зохион бүтээх шин санааг зургаар илэрхийлэх график чадвар эзэмшинэ. Шин санааг график дүрслэлээр хэрэглэгчдэд ойлгомжтой танилцуулах, аналитик аргын график хэрэглээг чадварлаг ашиглаж сурна. Логик дараалал цэвэрчнэн байх чадвар эзэмшинэ. Миллиметрийн наривчлалтай зурдаг хүчээр зургийн бүх төрлийн багцыг зөв ашиглах, форматын зохиомжийг оновчтой төлөвлөж сурна. Техникийн сэтгэлгээний бодлогуудыг бодох чадвартай болно. Дэлхийн шилдэг бүтээн байгуулалтуудын бүтээгдсэн түүхийг мэдэж ойлгоход туслана. Арга зүйн хичээлээр шилдэг бүтээн байгуулалтуудын зураг төсөлтэй танилцах, зургийн иж бүрдлийн талаарх ойлголттой болно.